За энэ Сүнжин гарааны захирал Дүүрэн Эрдэнэтийн Орд гэр гэдэг компани байгаа. За 1997 оноос үүсэлтэй энэ компани одоо Мандал Батсөмбөрөөс эхлэлтэй одоо тийм компани байна. За энэ компани үйл ажиллагаа аяр жуулчлалын томоохон бааз сурыг хариуцдаг. Тэрэлж, Гачуурт, Төв аймгийн Чингис хаан өргөө аяр жуулчлалын баазуудыг байгуулсан анхны одоо үүсгэн байгуулагч компаниуд байгаа. Тэгээд энэ компани одоо энэ Батсөмбөрөөс зүүн тийшээ явсан байгаа. Тэгээд энэ зүүн тийшээ тэгээд хоороо мохор гэж яриад байгаа. Тэгээд хөтөн болох хүртэл одоо аяр жуулчлалын бааз байгуулсан. За одоо багна. Энэ ийм хоёр нүхтэй, эндээ хоёр модаа адастай байгаа. Энэ хоёрыг эндээ авах хэрэгтэй ш гэж. За энэ компани өөрсдөө одоо оюутлын үйлдвэртэй Монгол гэр компани байгуулсан. Мөн одоо майхан компани гэдэг аяр жуулчлалын майхан барь хийдэг одоо компани байгаа. Сүнжин гарааны захирал Дүүрэн Эрдэнэт зүгээр суудгүй маш их ярил хайвал хийдэг, уран бүтээлч, баримлчин, зураач, архитекторч одоо Монгол гэрийн тухай ном хийлээ гэж чинь одоо Монгол гэрийг одоо хэрхэн яаж эдгээр зуны үеэс одоо хүртэл ашиглаж байсан тухай дэлгэрэнгүй материалтай тийм ном байгаа шүү дээ. Монгол гэрийн тухай зузаан ном байдаг. Сагалдраг байхгүй. Эндээ ийм хоёулаа яг бараа. Ийм одоо сайхан хамт олон бүх хүмүүнүүдээ одоо байгуулж байсан түүхийг одоо тав хүн үзэж байна. Сагалдраг хийхдээ энэ хоёрын дотор тал байх. Энэний толгой дээр заа сагалдраг хийх хэрэгтэй. Бэлжээж хан дээр ирж байгаа ачаал маань багсан. За энэ Орд гэр компани ерөнхий захирал бол Дүүрэн Эрдэнэт энэ Батсөмбөрт нэлээд хэдэн жуулчны бааз байгуулсан. Тэгээд энэ компани одоо өөрийнх нь үйл ажиллагаа бол аяр жуулчлалын чиглэлтэй компаниудыг нэлээд байгуулсан. Арангаа аймагт байж байна. Хинтээ Дорнот аймагт байж байна. Оноос яг гэж болж явах хэрэгтэй юм байна. Хар зүрхний хөхнөр гэж байна. Тэр хүн байгуулсан одоо компани байгаа. Тэгж тааруулж хийсэн. За энд одоо хөргөн тоогоогийн оруулсан хөрний өмөрч одоо Баригдын генерал цол тэмдэгтэй байгаа. Хөргөн тоогоогийн хувьд бол эхнэр нэг их маа. Уламжлалт гэрийн энэ хамны үдээр гэж яригддаг. Энэ маань нөгөө малын арьс юугаар уламжлалаараа тэгж хийгддэг байсан. Тэгээ бид нар энийг